Сайн байцгаана уу мөнгөлнөөс суугийнхаа хэргийн хэрэгтэн болонд тавтай морил. Энэ удаагийнхаа хэрэгээр хэрэгтэн нь хинээж төсөөлөөгүй хүн байснаар 2011 онд Хятад улсыг тэр даяар нь шуугуулсан тун сонирхолтой хэрэг ярьж хөр бэлдсэн байна. Ингээд хэрэгтэй орохоос өмнө та description хэсэгт байгаа Buy Me Coffee болон Лунагийнхаа дансыг ашиглан хүссэн хэмжээгээр donation явуулаарай гэж хүсмээр байна. Мөн мөнгөлнөөс суугаа дэмжиж лайк болон subscribe дарсан бол хэрэгтэй орцгоё. Энэхүү хэрэг нь бодит үйл явдлыг ярьж байгаа учраас та бага насны болон зүрх судасны өвчтөй өндөр настай бие давхар бол энэхүү хэргийг сонсохгүй байхыг хүсэж байна. Хэрвээ сонсон тохиолдолд манай суугаас ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэдгийг анхаараарай. Мөн сабтайтлыг YouTube-ийн цаанаас нь тохируулж хийж байгаа гэдгийг үзэгч нар маань ойлгоорой. 2011 оны 11 сарын 14-нд Хятадын Сэчүн мужийн Чинцүн хотын нэлээд жоохон хотоосоо зайтай байдаг амралтын газар буюу хотойлд нэгэн гадны иргэн нас барсан байдалтай олдлоо гэсэн дуудлагын дагуу цагдаа болон эмнэлгийн байгууллагын очсон. За тухайн хүнийг харахад 30 орчим насны гадны иргэн байсан бөгөөд анхан шатны үйлчлэгээр тухайн хүнийг архинд хортож нас барсан байна гэсэн дүгнэлтэнд хүрээд тухайн хүний цогцыг авч явсан. Энэхүү хүн нь хинбэ гэсэн Их Британи улсын иргэншилтэй томоохон бизнесмен Нийл Хайвуд гэх залуу 32 настай Хятад их нэртэй 2 хүүхэдтэй за 10 гаруй жил Хятадд бизнес эрхэлж байгаа. Хятад болон Их Британи улсын хооронд томоохон зуучлалын ажил хийдэг. За ер нь бол энэ хоёр улсад л ер нь ихэнхдээ явдаг гэж ойлгож болно. За энэ хүнийг нас бараад удаагүй байхад нь эхнэр нь маш хурдан чанарлсан. За чанарлахаасаа өмнө энэхүү хүнд ямар нэгэн задлан шинжилгээ огт хийлгээгүйгээр чанарлсан байгаа. Ингээд хэсэг цаг хугацааны дараа 2012 оны 3 сард нэгэн Ван Лужин гэдэг залуу Чэнду хотын Америк нэгдсэн улсын консулын газарт хорогдох оролдлого хийсэн. За мөн тэрээр тэднэрт маш томоохон хэргийн нууцыг та нарт би илчилье гэж гуйсан. Мөн өөрийг нь хамгаалахыг хүссэн. За ямар нууц юм бэ гэх юм бол Их Британи улсын бизнесмен залуугийн үхэл нь энгийн үхэл байгаагүй. Энэ маш том улс төрийн холбогдолтой үхэл байсан гэдгийг тэрхүү залуу хэлсэн. Ван Лужины хэлсэн мэдүүлгээр тухайн үеийн Хятад улсын томоохон их баригч намын дарга болох Бүү Шиаланы авилгын хэргийг нуух оролдлогоор түүний хайртай эхнэр болох Гү Кайлан энэхүү хэрэгт холбогдож тухайн бизнесменийг хороосон байх магадлалтай гэсэн маш чухал нотлох байранд болон хэрэгтэй мэдээллүүдийг Америк нэгдсэн улсын консулын газарт ажиллаж байсан хүмүүст өгсөн байгаа юм. Түүний мэдүүлгийг сонссон Америк нэгдсэн улсын консулын газрынхан шууд Хятад улсын хууль сахиулахын байгууллага болон цагдаа нартай хамтран энэхүү хэргийг мөрдөж эхэлсэн. За энэ үед нь хэвлэл мэдээллийнхэн мөн энэхүү том хэрэгт шууд өрн орж ирж тэгснээр Хятад улс даяараа 2011 оноос 12 оны хооронд маш том шуугаан буюу дуйлаан тарьж эхэлсэн. Ван Лужины энэхүү хинэж ой толгоонд орж ирэхээргүй аимшигтай мэдүүлгийн дараа Хятад улс тэр аяараа цочирдон бүгдээрээ энэхүү хэрэгт анхаарлаа хандуулж эхэлсэн. Энэ үед Хятад улсын эрх барьж байсан намынхан хоорондоо хуралдан маш хурдан намын дарга болох Бүү Шиаланы намын гол үүрэг албан тушаалаас нь чөлөөлсөн. За Бүү Шиалан намын гол үүрэг албан тушаалаасаа чөлөөлөгдснийхэн дараа нь түүний хайртай эхнэр болох Гү Кайлаг Нийл Хайвуд болох том бизнесмен залуугийн үхэлтэй холбоотойгоор хүн амны хэрэгээр мөрдөн шалгаж эхэлсэн. Түүнийг 2012 оны 4 сарын 10-нд албан ёсоор саатуулж баривчлан хэрэгэн шууд шүүхийн болон прокуроруудын мэдэлд шилжсэн байгаа юм. За хэдүүлээ Гү Кайла гэж хэмбэ гэдгийг мэдэх хэрэгтэй байх. Тэрээр 1958 оны 11 сарын 15-нд төрсөн. Генерал Гү Жиншэний 5 охины хамгийн бага охин болж мэндэлсэн. Түүний эцэг Гү Жиншэн нь Хятадын коммунист нам засгийн эрхэнд гарахаас өмнө нэрд гарсан хувьсгалж байсан бөгөөд коммунист дэглэмийн эхэн үед төрийн янз бүрийн албан тушаалуудыг хашиж байсан. Гэхдээ соёлын хувьсгалын үед генерал Гү хоригдож түүний гэр бүл ч гэсэн энэхүү шийтгэлээс мултарч чадаагүй. Тиймээс Гү Кайлан өөрөө шийтгэлээ хүлээн тухайн үеийн махны дэлгүүр болон дэхэмлийн үйлдвэрт албадан ажил хийж байсан. 1984 онд Гү Кайлан Лёня мужийн жин тойрогт байгаль орчны урлагийн талаарх судлах ажлын үйл ажиллагаагаар тухайн үеийн коммунист намын хорооны нарийн бичгийн дарга болох Бүү Шиалатай танилцаж гэр бүлийн харилцаа үүсгэсэн. Ингээд хосууд хоорондоо
нэг хүүтэй болсон бөгөөд түүнийг нь Бо Гуагуа гэж нэрлэдэг. Тэр хүү нь маш өндөр боловсрал эзэмшиж чадсан бөгөөд Харвардын сургууль, Оксфордын коллеж, мөн Харвардын Кеннедигийн төрийн удирдлагын сургуулиудыг бүгднгийн суралцаж дүүргэсэн юм байна. Гүү Кайлагийн ажил мэргэжил карьерийн хувьд бол том мундаг нэгэн байсан байлээ. Түүнийг эргэн тойрныхон хүмүүс тодорхойлохдоо маш мундаг, ухаалаг, сайхан сэтгэлтэй, юмд шаргуу англи хэлтэй, за хизээч бууж өгдөггүй нэгэн гэж тодорхойлсон байсан. Түүний эцэг нь хоригдож гэр бүл нь албадан ажилхийн маш хэцүү цаг үеийг давж байсан ч гэсэн энэхүү зүйлийг төвчээртэйгээр Гүү Кайла нь хүлээн цаг үеийн оргой босгоо үеийг өнгөрсөний дараа өөрийнхөө боловсролд анхааран тухайн үеийн нэр хүндтэй Бээжингийн их сургуульд хууль судлалаар төгсөж дараа нь олон улсын улс төрийн магистрийн зэргийг хамгаалж чадсан. Тэрээр 1988 онд хуулийн мэргэжлийн эрх аван өөрөө Бээжинд өөрийн нэрээрээ буюу Кайла гэх нэртэй хуулийн фирм байгуулсан. За энэхүү фирм нь бол маш их алдартай юм билэ. Яагаад вэ гэвэл Гүү Кайла нь маш чадварлаг ажилтан байсан бөгөөд ажлынхаа туршид тэрээр хэд хэдэн өндөр түвшний хэрэгүүдэд оролцож ялалт байгуулан мөн түүнээс гадна Америкийн нэгдсэн улсын иргэний хэрэгт оролцож бүр хожсон анхны хятад хуульч гэдгээрээ тун алдартай юм билэ. Гүү Кайлагийн Кайла гэд фирм нь тун алдартай байсан. Тухайн үед хятад улсынхаа жижигхэн хэрэгүүдийг биш дандаа том хэрэгүүдийг авдаг. Том бизнесмен, том компани, том газруудтай хамтарч ажилладаг. Мөн тэрхүү фирмийн үнэ нь хүртэл маш өндөр гэдгээрээ алдартай тийм фирм байсан. Тэгээд ер нь бол дандаа ялагдл хүлээдгүй, үргэлж ялалт байгуулдаг гэдгээрээ алдартай. Гэхдээ энэ нь бол тийм амар удаан үргэлжлээгүй. Яагаад вэ гэвэл 2007 онд түүний нөхөр болох Буу Шалан Чинцүн хотын коммунист намын дарга болсноор Гүү Кайла нь яах ч аргагүй өөрийнхөө Кайла фирмээ хаахаас өөр аргагүй болсон. За түүнийг нь олонгууд түүний нөхөр болох Буу Шалан нь мэдээлэхдээ миний эхнэр өөрийн байр суурийг нөхрийнхөө албан тушаалаас ашиг олох вэ гэсэн хүмүүсүүдийн аимшигтай хардлага сэрдэлгийг төрүүлэх вэ гэхээс сэргийлж өөрийн карьераа хаян албан тушаалаа өгж фермээ хаалаа гэсэн юм мэдүүлэг өгсөн. Ер нь бол миний карьерийн оронд өөрийнхөө карьерийг золиослоо манай эхнэрт маш их баярлаа. Тэгээд би өөрийнхөө улс төрийн энэ карьераа маш сайн хамгаалж хийх болно. Ард түмнийхээ төлөө сайн зүтгэх болно гэсэн иймэрхүү хөөрхөн PR тухайн үедээ болж өнгөрсөн юм билээ. Энэхүү хэргийн хохирогч болох Нийл Хайвуд гэж хэмбэ. Тэрээр 1970 оны 10 сарын 20 төрсөн. Харин Хайвуд нь 2011 оны 11 сарын 14-нд Чинцүн хотын нэгэн цочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олцсон. Нийл Хайвуд нь Хятадд олон жил ажилласан Британий бизнесмен байсан бөгөөд Хятадын коммунист намын улс төрийн товчооны гишүүн Чинцүн хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Буу Шалантай маш нарийн бизнесменийн холбоотой нэгэн байсан гэж үздэг юм билээ. Нийл Хайвуд нь 1984-өөс 1988 оны хооронд Английн нэр хүндтэй Харвард сургуулийг суралцаж дараа нь Warwick University-д олон улсын харилцааны чиглэлээр төгссөн. Тэрээр Хятадд 10 гаруй жил ажилласнаар хятад хэлтэй болж чадсан. Хайвуудын хувийн амьдралын хувьд бол Дальян хотоос гаралтай хятадын иргэн болох Ван Люлютэй гэрлэж тэд дундаасаа 2 хүүхэдтэй Оливия гэх охин, Питер гэх хүүтэй. Хүүхдүүд нь Бээжингийн томоохон сургуульд суралцдаг. За тэдний гэр нь бол Бээжингийн захад байдаг моттой, нэлийн тансаг хаустай юм хороололд амьдардаг байсан. 2011 оны 11 сарын 14-нд Нийл Хайвуудын үхэл нь яг юу болсон бэ гэх юм бол Гүү Кайла Нийл Хайвуудыг Чинцүн хотод ураад дуудаж авчран өөрийн гэр бүлийн үйлчлэгч болох Жан Шожонд даалгавар өгсөн. Түүнийг яг одоо тосч аваад Бээжингээс захдуу байдаг Наншан Лежийн амралтын зочид буудалд өөрөө авчихсан байгаа. Тэнд хүргэж өгөө гэсэн тушаалыг өгсөн. За ингээд Жан Шожон тухайн үедээ 32 настай тухайн гэр бүлд үйлчлэгч байсан. Түүний хэлсний дагуу тэрээр Нийл Хайвуудыг тэр амралтын газар хүргэж өгсөн. Тухайн амралтын газар нь Lucky Holiday хотел гэдэг нэрээр алдартай. За тэнд болонгууд Гүү Кайла нэлээд хид хідэн юм хүлээн авалт болон үйлчлэг зохион байгуулж исэн гэдгийг бол тухайн зочид буудалд ажиллаж исэн менежер болон эрхлэгч нар хэлсэн.
Хэвүүдийг нас барснаас 26 цагийн дараа түүнийг зочид буудлын өрөөнөөс олсон. За эхний тайлан буюу үхлийн шалтгааныг архитны хордлого гэж мэдүүлсэн. Гэтэл шүүх шинжилгээ хийгдээгүй түүнийг хэд хоногийн дараа шууд л шарилыг нь шатаачихсан. За хожим нь түүний найз нөхдөд болонгод хэвүүдийг уудаггүй тэр уухыг үзэн яддаг. Учир нь түүний аав нь уудаг байсан учраас тэр архид тун дургүй байсан нэгэн гэж тодорхойлсон. За үүнийг сонссон цагдаа нар юу яагаад нэг л авталтахгүй байна гэд энэхүү хэрэгт анхаарлаа хандуулж эхэлсэн. Гэсэн хэдий ч хятадын цагдаа нар мухардалд орсон. Яагаад вэ гэвэл хэвүүдийн цогцыг түүний эхнэр нь маш хурдан чанарлаад ер нь бол алга болгочихсон. Энэ нь шалтгаантай. Хэвүүдийг нас барснаас 2 хоногийн дараа Гү Кайлад хэвүүдийн эхнэртэй очиж уулзаад хэвүүдийн биед нь шинжилгээ буюу нарийн задлан шинжилгээ хийлэхгүйгээр шууд чи чанарлаа гэж түүнийг ятгсан. Тэгэж очиж уулзахдаа зэвсэгтэй 2 хамгаалагчтай ер нь бол сүрдүүлсэн өн аястай уулзаад түүний цогцыг нь маш хурдан устгалд оруулсан гэж хэлэхэд болно. Үүнийг нь хэвүүдийн эхнэр сүулт нь дурдсан байдаг. За ингээд хятадын мөрдөгчнөр гадны иргэний гинтийн үхэл юунаас болвоо? Архинд дургүй хүн яахлаараа архины хордлогонд орж нас бардаг байна. Түүний биеийн шинжилгээ гэсэн боловч одоо бие нь ингээд чандарлагдсан ямар нэгэн мэдүүлэг авах нотлох баримт байхгүй ингээд мухардалд орчихсон байсан. За энэ үед нь Ван Лужийн гих залуу гарч ирэн Америк нэгдсэн улсын консулд маш том мэдээлэл өгснөөр энэхүү хэрэг дахин мөрдөгдөж эхэлсэн. За тиймээс хятадын дотоодын мөрдөн шалгах тайланд нь хэвүүдийн үхэл нь калиум цианид түүний ундаанд холсонтой холбоотой гэж дүгнсэн. Дараагийн мөрдөн шалгалтаар уг хэрэгт Гү Кайлагийн гүйцэтгэсэн аллага болохыг нотлох баримтууд ар араасаа гарч эхэлсэн. Энэхүү хэрэг яагаад болох болсон албан ёсны хувилбар буюу Гү Кайлагийн хийснээр нийл хэвүүд болон Гү Кайла мөн Гү Кайлагийн нөхөр энэ гурав маш олон жилийн бизнес харилцаатай найзууд байсан. Гэхдээ энэ хоёр Гү Кайла болон нийл хэвүүд хоёрын дунд томоохон нэгэн төсөл явсан. Энэхүү төсөл нь үл хөдлөх хөрөнгийн хамтарсан төсөл байсан бөгөөд энэхүү төсөл нь бүтлгүүцснээс болоод Гү Кайлагаас нийл хэвүүд нь 22 сая $, нэхэмжилсэн. За үүнийг нь Гү Кайла өгч чадахгүй гэж хэлэхэд нийл хайвад өөрийнхөө эрх мэдлийг ашиглан Гү Кайлагийн хүү болох Бо Гуагуаг сүрдүүлсэн маш олон занал хийлсэн цахим шуудангууд илгээсэн. Үүнийг харсан Гү Кайла маш их стresстэн. За нийл хайвуудыг яг одоо устгах хэрэгтэй юм байна. Түүнийг алах хэрэгтэй гэсэн шийдэлд хүрсэн байгаа. Чинзун хотын нэгэн зочид буудалд Гү Кайла нийл хайвуудтай уулзаж ярилцах хэрэгтэй байна гэсэн ийм найрсаг тийм урилга явуулаад түүнийг авчирч уулзсныхаа дараа виски болон цай өгсөн. За хайвууд согтож бөөлжсөний дараа түүнийг унтах үед нь унтсныхаа дараа нь Гү Кайла түүний ам руу хор хийж дараа нь уул мөрөө цэвэрлэхийн тулд түүний хажууд шахмал эм болон өөрийгөө яаж хийж агаад хордуулсан мэт харагдуулах зүйлсийг үлдээгээд тэрхүү зочид буудлаас явсан. Гэхдээ тухайн үед Гү Кайла нь ганцаараа байгаагүй түүний гэр бүлийн туслах болох Жан Сужун нь түүнтэй хамтарч энэхүү хэргийг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. 2012 оны 7 сарын 26-нд Гү Кайлаг нийл хайвуудыг хөнөөсөн хэрэгт буруутган албан ёсоор ялсан. За прокуроруудын хэлснээр энэхүү хэрэгт ямар нэгэн маргаангүй хангалттай нотлох баримт байна гэж хэлсэн. Шүүх хурал буюу шүүхийн шийдвэр нь нэгэн өдрийн дотор болж өнгөрсөн. За 2012 оны 8 сарын 20-нд Гү Кайлад цаазаар авах ял оноосон боловч уг шийдвэрийг 2 жилийн дараа насан туршийн хорих ял болж өөрчилсөн. Түүнтэй хамтарч бизнесмен нийл хайвуудыг хордуулж алсан түүний гэр бүлийн туслах болох Жан Сужунд хэргийг хамтран үйлснээ хүлээн зөвшөөрсөн учраас 9 жилийн хорих ял өгсөн юм байна. Энэхүү шүүх хурлыг хийхэд гадны ямар нэгэн хэвлэл төлөөллийнхнийг оруулаагүй зөвхөн дотоодын хятад улсынхаа хэвлэл төлөөллийг оруулаад за хитгэн ширхэг хүмүүсүүдийн бүрэлдэхүүнээр энэхүү шүүх хурал болж өнгөрсөн. За шүүх хурлын явцад шүүх хурлын оноосон ялыг өгөхөд Гү Кайла энэхүү шүүх хурлын ялтаа ямар нэгэн маргаан хийгээгүй мөн түүнээс гадна түүний гэр бүлийн үйлчлэгч болох Жан Сужун хүртэл өөрийнхөө 9 жилийн хорих ялыг хүлээж авсан. Хоёулаа ямар нэгэн тэрхүү ялаас давж заалдах эрхээ эдлээгүй мэлээ. За гэхдээ Гү Кайла өөрийгөө яагаад энэхүү хэргийг хийх болсон шалтгаанаа хэлэхдээ
Гүү Кайла нь өөрийн үйлдэлийг сэтгцийн хямралаас үүдэлтэй гэж тайлбарласан. Ер нь бол тухайн үед маш их сэтгэл санааны хямралд орчихсон, нойргуудалд орчихсон, мөн эмийн хамааралтай, эмнэлгийн хяналтанд буюу эмчийн хяналтанд байсан гэж хэлсэн. За гэхдээ өөрийнхөө яар шийтгэлийг бол тэрээр маш тайвнаар хүлээж авч шууд нүүр тулж чадсан байгаа юм. Үүнээс гадна хятадын интернетээр маш сонирхолтой нэгэн зүйл болсон. За энэ нь юу юм бэ гэх юм бол энэхүү шүүх хурлын бичлэг нь хэвлэл мэдээллээр цацагдсны дараа хятадын интернет платформудаар шүүх танхимд байсан энэхүү эмэгтэй яг үнэндээ Гүү Кайла биш байсан. Гүү Кайлагийн орлон тоглогч буюу түүний бие төлөөлөгч байсан. Тэр үнэхээр энэхүү шүүх хуралд оролцоод өөрийн биеэр энэхүү ялыг эдлээгүй гэж интернет даяар цуурсан. За үүнийг болонгууд дээд талын албан тушаалтнууд болон эрх мэдэлтнүүд хянах гэж оролцсон. Гэхдээ энэ хэвлэл мэдээллээр бол хянагдаагүй. Яад вэ гэвэл энэхүү зүйл нь хятад улсад байдаг зүйл юм байна. Яад вэ гэвэл хятадд чинэлэг хүмүүс өөрсдийн оронд ял өрүүлэхийн тулд бусдыг шүүхэд оруулж за өөрсдийнхөө өмнөөс ял өрүүлж явуулдаг иймэрхүү тохиолдлууд хятад улсад хэд хэдэн удаа болж исэн. За үүнийг нь Динзю гэдэг. За Динзю гэдэг бүр юм нэр байд юм байна. Тэгэхээр үүнд нь болонгууд хятадын ард түмэн маш хэрэгэлсэн. Энэ том намын даргын ихнэр хизээч өөрөө ялаа идлээд явахгүй. Та нар энэ хүний оронд шал өөр ижилхэн царайтай хүн суулгачаад ийм юм яриад байна гэж цуурч эхэлсэн интернетээр нь. За гэхдээ үүнийг болонгууд хятадын маш том хэвлэл мэдээллээс няцааж за бид нар ингээ AI-аар ингээд шинжилсэн энэ хүн яг хэн бэ гэдгийг хурууны хэмээ бүх юмыг дарсан. Энэ хүн үнэхээр Гүү Кайла байна гэсэн юм аль бие усны мэдээлэл гарсны дараа энэхүү амар том сенсац ер нь бол дарагдсан гэж хэлж болно. Шүүхийн шийдвэр гарсны дараа Их Британи энэхүү хэргийг мөрдөн шалгасан явдлыг нь сайшааж бид энэ хэргийг олон улсын хүний эрхийн стандартын дагуу шийдвэрлэж цаазаар авах ялыг хэрэглэхгүй байхыг хятадын их баригч талд тэднэрт мөн тогтмол илэрхийлж байсан юм билээ. Энэхүү хэргийг мандаасан хамгийн том мэдүүлэг өгсөн хүн болох Ван Лужин гэж хэн бэ? Тухайн үеийн Чинцүү хотын намын дарга Боо шалины доор ажилладаг байсан цайдагийн газрын дарга Ван Лужин. За Ван Лужин нь энэхүү хэргийг хамгийн анх хариуцаж авсан цагдаа юм билээ. За тэгээд тэрээр Боо шалины доор ажилладаг байсан учраас түүний эхнэрийн энэхүү аимшигтэй хэргийг нуун дарагдуулах ажлыг хийж байсан уу гэж хүмүүс хардаж байгаа. Гэхдээ Ван Лужин нь тухайн үедээ мэдүүлэг өгөхдөө үгүй би энэ хэргийг хамгийн анх хариуцаж аваад маш сэжигтэй хэрэг байсан учраас нотлох баримтуудыг өөртөө бүрдүүлж авсан. Миний сэжигж байсан хүмүүс дэндүү эрх мэдэлтэй байсан учраас надад намайг хамгаалах зүйл хэрэг болсон. Тиймээс би Америкийн нэгдсэн улсын консулын газарт энэхүү хэргийг дэлгэх нь зөвөө гэж үтсэн гэж тайлбарлсан. Тухайн үед хүмүүс энэхүү хэргийг хоёр нөхцөл байдлаар харж байсан. Нэгдэх нь болонгууд тухайн үеийн Чинцүү хотын намын дарга нь Боо шалин байсан. Түүний доор ажилладаг цагдаагийн ерөнхий газрын дарга нь Ван Лужин байсан. Ван Лужин Боо шалины доор ажилладаг түүний эхнэрийнх нь бохир ажлыг нуух ёстой байсан боловч тэднэр хоорондоо үн мөнгөө тохирч чадаагүйгээс үүдэлтэйгээр Ван Лужин өөрийн босс болох Боо шалин мөн түүний гэргий болох Гүү Кайланыг ер нь бол шууд матсан гэж үзсэн. За үүнээс болоод энэ мэдүүлгийнхэн дараа 2-7 хоногийн дараа шууд Боо шалин өөрийнхөө намын даргааны суудлаас аль бие усаар огцорсон. Ингэснээр энэ хоёр хүний маш том карьер ер нь сүрж байгаа гэсэн үг. За яагаад вэ гэвэл энэ хоёр хүн нь энэхүү Чинцүү хотод маш олон жил ирэх байрсан. За хятадын нам ер нь бол дор хаяж 10 жил ер нь ирэх барьдаг юм байлээ. За тэгэнгүүт Боо шалин болгоод энэхүү намынхаа даргын эрх мэдэлтээр бол маш олон жил байсан. Түүний арын ажлыг болон бохир ажлыг их хэмжээний мөнгө угаалтыг зэргийг бүгднийг Гүү Кайла хийдэг байсан гэж үзэж байгаа. Гэхдээ энэ тал нь буруу бол нөгөө талаараа ер нь бол Ван Лужинийг маш их хэмжээний мөнгө аваад Гүү Кайла болон Боо шалинрын энэ том намын эрх мэдэл, улс төрийн эрх мэдэл карьерийг нөгөө талын намаас нь устгуулах зүйл хийсэн баха. Энэ бол хятадын маш том намын тийм хоорондын тэмцэл байсан гэж харж байгаа. Гэтэ яг аль нь үнэн эсхийг бол мэдэхгүй. Хамгийн гол үнэн зүйл бол маш олон жил Чинцүү хотын намын дарга хийсэн Боо шалин болон түүний гэргий болох Гүү Кайла хоёрын энэхүү олон жил
засагласан маш олон эрх мэдэл тэр хоёрын гараар ордог бизнесүүд те бүх зүйлс ер нь бол нуран унсан гэдэг нь бол үнэн. Тиймээс энэ бол яах чаргагүй улс төрийн холбогдлолтой иймэрхүү гэмт хэрэг байх магадлал тун өндөр. Би бас үүнийг тэгж харж байгаа. Та харин юу гэж харж байгааг комент хэсгээр үлдээгээрэй. Одоогийн байдлаар Гүг Хайлаа өөрийнхөө ялыг идлээд шорондоо байдаг бол түүний нөхөр нь айл хизээний улс төрийнхөө карьерийг дуусгаад гэртээ амар жимээр хэвлэл мэдээлэлээс нуугдаж амьдэрдгийм байлээ. Ингээд тун сонирхолтой 2011-ээс 2012 оны хооронд хятадыг талцуулсан, шуугуулсан энэхүү хэргийг ярьж өглөө. Та бүхэн маань гэсэн энэхүү хэргийг сонсч исэн бол комент хэсэг дээр нэмэлт мэдээлэл байвал оруулаарай гэж Лунаа хүсмээр байна. Мөн илүү олон сонирхолтой хэрэг сонсомоор байвал мөнх Лунаа суугаад дэмжиж лайк болон subscribe даран мөнх доогуур зураас Лунаа доогуур зураас Instagram хаягаар өөрийнхөө сонсохыг хүссэн хэргийнхаа нэрийг явуулж болно. Ингээд хэрэгтэй анхаарал хандуулсанд маш их баярлалаа. Түр баяртай.